Аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Мэдээллийн технологийн салбар асар хурдцтай хөгжиж байгаа өнөө үед сургалтын үйл ажиллагаа хувьсан өөрчлөгдөж байна. Хувьсаж буй боловсролын систем, түүнийг дагсан ажлын байран дахь англи хэлний мэдлэг, мэдээллийн технологийн ур чадвар, шүүмжит сэтгэлгээ, багаар ажиллах, харилцах ур чадвар зэрэг ирээдүйд хамгийн эрэлттэй байх ур чадварууд нэн чухалд тооцогдох болжээ. Тэгвэл бид эдгээр хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг боловсролын бүх түвшинд танилцуулж байна. Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь суралцахын зорилт болон ирээдүйн ур чадварыг багтаасан үндэсний хөтөлбөр, багшийн цогц сургалт, танхимын сургалтанд зориулагдсан хэвлэмэл сурах бичиг, дасгал ажлын ном, цахим сургалтанд ашиглагдах дижитал платформ, бүрэн интерактив сурах бичиг, үнэлгээний систем зэрэг багтсан цогц шийдэл гэдгээрээ давуу талтай. Багш нар дижитал платформ ашиглан хичээл зааснаар сурагчдынхаа англи хэлний 4 ур чадварыг зэрэг хөгжүүлэх боломжтой ба сурагчид хэвлэмэл болон интерактив сурах бичигтэйгээ сонирхолтойгоор үр дүнтэй суралцсан. Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөр нь багшийн ажлыг хөнгөвчлөн. Өөрөөр хэлбэл дижитал платформ дээр багшид шаардлагатай ээлжид хичээлийн төлөвлөгөө, гарын авлагууд, тестийн санг байршуулсан нь олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах, үнэлэх бүрэн боломжийг хангаж өгсөн. Мөн сурах бичгийн агуулгаар даалгаврын сан, тестийн санг ашиглан багш ялгаатай дасгал даалгаврыг сурагч бүрийн төвшин, онцлогт тохируулан өгөх тэгш хүртээмжийг хангаж өгсөн. Үнэлгээний бүрэн систем нь сурагчдын бие даан интерактив сурах бичигтэй ажилласан гүйцэтгэлийг англи хэлний 4 ур чадвар тус бүрээр нь үнэлж харуулах ба мөн оншилгоо, явцын, сүүлийн үнэлгээн дээр суурилсан сурагчдын ахиц амжилтыг тодорхойлохоос гадна сурагчдын хоцрогдлыг арилгана. За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За ихэнх сурагчид маань захим хаягтай орохдоо үг усгийн алдаа хийж одоо 2-3 удаа хийвэл аккаунт нь лок хийж чойжлогддог байгаа. Үнийг яаж гарах талаар зөвлөгөө өгье, мэдээлэл өгье. За эхлээд өөрийнхөө ID хийнгүүт лок гэдэг. За энийг мартсан хэсэгтэр forgot гэдэг товчид харахад мартсан гэсэн хэсэгтэр өөрийн мэдлэг хаягийг оруулна. Мэдлэг хаягийг оруулаад мэдлэг цаг хэмээн гэд. За тэгээд тэргээ хийгээд явуулж дараагийн цонх шинээр цонх нээгээд www.outlook.com гэж цонх нээж өгнө. Outlook-ыг нээжээд өөрийн багшаас өгсөн мэдлэг цаг хэмээн гэдгийг хаягааийнэ. Тэгээд орно өөрийн кодоо бичээд мэдлэг цаг хэмээний тоо үсэг орсон код байгаа. Тэгээ мөн тэрийг уншаад одоо энэ цэнхэр дээр Pearson хаягаас receipt гэдэг товчир. За энэ receipt гэж цонх гарч иж байна. Энэ receipt гэдгийг дарангууд өмнөх одоо хийсэн буруу хийсэн код чинь засагдаад шинэ код үсгэрэй гэж гарч байна. Энэ шинэ код дээр болохоор Pearson 1 гэж бичнэ. Доотлолт нь мөн адилхан Pearson 1 гэдэг давтчих энэ кодыг. За show гэдэг дээр үзүүлье. Хүүгүйсээ зөв бичсэн байна уу, буруу бичсэн байна уу гэдгийг хараад ингээд дээр нь дарчвал сэргийгдсэн гэсэн үг бай. Одоо ингээд ороход асуудалгүй байна.